модель одоо нүүрэ бодуулах гэж байна. Өмнө бодуулж илээ. Нэг удаа бодуулж. Өөр хүн дээр тий? Тийм, өөр хүн дээр. За барил анхны удаа. Мэргэжлийн мейкап артистаар нүүрэ бодуулах гэж байна. За толон тараг байгаа шүү дээ тий. За одоо харнаа. За жаа. Ваа, стогор мэнэ. За жаа. Яаж толон дараалах вэ? За хоёлаа. За одоо толон бай. Дарга. За хараарай. Ясаа хөөрх мэнэ. Хөрөшин тий. Сайн цаана дөнгөж сайн нуур бодолтой хэлгээд мөнгөсөн амтлуулаад дуслаа. Сэтгэл маш өндөр байна. Энэ нуур бодолтыг хийж гисэн үлзээгчтэй баярлалаа. Бас ч гэсэн залаахтай баярлалаа. Тэгээд өнөөдөр яг Монигчийн медалаар сонгогдоод яг 3-7 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд би 103.2-оос 96.2 болж 7 кг хассан байна. Өөрөөртөө баяр хүргэе. За тэгээд мөн одоо Монигчийн медаль баснараа би ганцхан жингээ асах биш арсны асуудлаа шийдэж чадсан. Монигчээсээ үргэлж маш гоё энергийг өөртөө авч чаддаг. Тэр одоо авсан бүх энерги бүх хүмүүстэй түгээхэд бэлэн байна. Одооныхаа үр дүнгээ хадгалаад цаашдаа ч гэсэн илүү их үр дүн гаргана гэдэгтээ маш их итгэлтэй. Эцэстэн гэж хэлгээд Монигчтай хамт би хийсэн влагийн доор минь комент үлдээж бид хоёрыг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхний тэр бүхэн гоё эерэг комментээр маш их урам зориг авсан шүү. За ингээд энэ бүгдээс хамгийн чухал сурсан нэг зүйл минь өөрийгөө хайрлах байсан юм аа. Та бүхэн ч гэсэндээ өөрийгөө маш их хайрлаарай. Баярлалаа. Баяртай. За та нар дөнгөж сая хараа манай моделийн бичлэгүүдийг үзсэн бах. 3-7 хоногийн дотор 7 кг ассан байгаа. Тэгээд хүмүүс их асууж байгаа одоо миний яг хувийн Instagram болон Facebook хаягаар яаж танаа модель чинь энэ богино хугацаанд ингэж ин хасаад байгаа юм бэ? Яг юу хэрэглээд байгаа юм бэ гэсэн асуултууд их ирсэн. За энд нэг нууц гэдэг ах юм зүйл ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь би модельтэй зөвлөхдөө одоо сэтгэл санаагаа маш гоё эерэг байх хэрэгтэй, тайван байх хэрэгтэй. Ерөөсөө тэгж стресстэй болохгүй, би тарган байна, бүдүүн байна гэж өөрөө ерөөсөө бодох хэрэггүй гэж зөвлөсөн. Ерөөс сэтгэл зүйн тал дээр нь илүү их нөлөөлсөн юм уу да. Яг тэр хувь хүн маань өөрөө одоо эерэг бодолтой, тэгээ би өөрөө гоё болно, сайхан болно гэсэн бодолтой байвал бүх зүйл илүү хурдан, бүх зүйл цаанаасаа бүтэх учраас одоо сэтгэл санааны хувьд илүү өөдрөг байгаа учраас идэж ууж байгаа хоол хүнсэн дээр хүртэл анхаарал ирэхээр жин тийм богино хугацаанд хасагдчих байгаа гэсэн. За тэгээ манай модель маань болохоор орой 6 цагаас хойш ерөөсөн махан хоол идэхгүй байгаа. Гэхдээ хоолны дэглэм байрна гэхээр тий одоо юу гэдэг өөрийгөө тэгж ядрааж, зовоож, одоо би хурдан туурах ёстой, ингэх ёстой гэж ерөөсөө стресстгүйгээр дэглэм гэдэг нь болохоор зүгээр хоолны зөв зохистой хэрэгэл одоо юу гэдэг хоолоо гой зөв тохируулж идүүлэх зүгээр эрүүл мэнд талаасаа хэрэглүүл зүгээр гэж би зөвлөсөн байгаа. Тэрнээс одоо хоолны дэглэм барих хэрэгтэй гэхэл махан хоол идэхгүй гэхэл одоо чихэр идэж болохгүй, тийм идэж болохгүй, ийм идэж болохгүй гэж ерөөсө хорио зүгээр л махан хоол 26 цагаас хойш идэхгүй. За тэгснээрээ нөө хотоодны үйл ажиллагаа 26 цагаас хойш илүү
одоо ходоод маань өөрөө амарч яадаг учраас яг тэр үед хүнд одоо махан төрлийн хоол идчихээр ходоод маань амарч чадахгүй оройжонгой ажиллана гэсэн. Тэгэхээр бидэрт тэр хоол маань өөх болоод үлдчихдэг учраас эмэгтэй хүн одоо эмэгтэй ч эрэгтэй ч хамаагүй айгуу жин нэмэгтэй амархан байдаг. Тэгэхээр хоолны тал дээр орой 6 цагаас хойш хоол идэхгүй байх нь байна. Хоёрдугаар сэтгэл санаагаа маш гоё тайван байлгана. За гуравдугаар модель охин маань болохоор ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэхээр гаднаас арьс арчилгаан дээр алга гээлийг хэрэглэж байгаа, далайн замгийг хэрэглэж байгаа. За дотроос болохоор өглөө олон өлөн илгэнгээр сарна амдыг бусдаа найруулж гууж байгаа. За тэгээ манай модель охин өөрөө хэлсэн өглөөдөө бас 6 цаг бас ууж байгаа юм байна лээ. Өдөр ч гэсэн ууж байгаа гэсэн. Ер нь бол орой бас 6 цагаас хойш 6 цаг бас уухгүй. Тэр нь болохоор хүмүүс тураадаг цай гэж бас андуураад байдаг. Тэр болохоор зүгээр цэвэрлэгээний цай. Бохирлыг гадагшлуулдаг цай байхгүй юу? За тэгээд бас ягаад орой 6 цагаас хойш уухгүй гэхээр орой 6 цагаас хойш бөөрийн үйл ажиллагаа удаашаад орой 6 цагаас хойш бөөр хамарч яадаг учраас хитрхи шингийн зүйл уухаар тэр нь хаван болж үсэдэг. Нүд хавгандаг ч юм уу, хөл хавгандаг ч гэдэг юм уу те. Бөөрийн үйл ажиллагаа яг амрах ёстой цагта илүү их ажиллаад тэгэхээр жоохон тэнхэн байдаг. Гэх мэтлээ ийм дээр анхаарсан байгаа. За тэгээд гол нь нөгөө би модельтойгоо одоо юу гэмдэ 7 хоногт нэг удаа уулзж байгаа. Дээрээс нь би одоо юу гэдэг зөвлөгөө өгөхдөө хоорондоо ярилцаж тэг хүн хүнтэйгээ ярилцсна гэдэг чинь болохоор дотоод байгаа тэр бугларсан одоо жоохон сэтгэлийн жоохон хүн болгонд ямар нэг асуудал байгаа шүү дээ. Тэрийг хин нэгэнтэй бусдтай хуваалцсанараа тайвширдаг тийм. Тэгээд тэрийг гоё ойлгож сонсох хэрэгтэй. Хоорондоо маш гоё ярилцдаг. Тэгэхээр ер нь бол турахыг хүссэн хүмүүс, жингээ асахыг хүссэн хүмүүс болохоор аль болох бусдаа гоё дотор байгаа зүйл гоё гадагшлуулж ярьж явах хэрэгтэй гэж би боддог. Одоо шинэ миний жишээн дээр болохоор би болохоор өмнө яг өсвөрийн үеийн дээр яг эд таргалж явах үедээ бас аюу их стресстэй байсан. Одоо турмаар байна, би бүдүүн байна, өөрийгөө аюу голж шилдэг. Гэтэл эмэгтэй хүн болон өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Өөрийгөө ерөөсөө голж болохгүй, өөрийгөө бусдаа бас жишиж болохгүй. Тэр охин гоё нүдтэй юм байна. Тэр охин гоё хамартай юм байна. Тэр охин аюу гоё туранхай ямаач гэдэг юм уу те. Эмэгтэй хүн болгонд одоо эмэгтэй ч гэхгүй ер нь эрэгтэй хүн ч гэсэн бид нар хүн болгонд дахин тавтдаг шгүй гоё гоо үзэсгэлэн байдаг. Энэ дэлхийд уусаа хоёр төрлийн эмэгтэй байдаг. Нэг нь болохоор өөртөө анхаардаг те арчаатай өөртөө анхаардаг эмэгтэй хүн гэж байна. Нөгөөт нь болохоор өөртөө нэг анхаарал хандуулдаг эмэгтэй хүн л гэж байгаа. Тэгэхээр ямар ч эмэгтэй хүн өөртөө анхаарах юм бол одоо юу гэдэг гоё сайхан гоо үзэсгэлэнтэй байх боломж байдаг. Тэгээ миний өмнөх бас би ер нь зарим хүмүүс бас мэдчихэж магадгүй би өмнө бас арсны асуудалтай байсан, жингийн асуудалтай байсан. Тэгэхээр ерөөсөл өөрчлөлтийг өөрөөсөө л эхлүүлэх хэрэгтэй. Тэгээ гоё зүйлийг, гоё сайхан зүйлийг бусдаа гоё түгээх хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө сурсан мэдснээ бас бусдаа хуваалцах хэрэгтэй. Би ер нь бол тэгж боддог. Яг дараагийн бичлэгээр болохоор одоо болохоор дөнгөж 3-7 хоног болж байна. Өмнөх одоо миний энэ чинь миний 7 дахь модель шүү дээ. Өмнөх модельүүд маань болохоор хамгийн дээдл нь 5-7 хоногийн дотор номин гэдэг охин 7 кг асж байсан. Үлзий гэдэг охин 10 кг асж байсан. 5-7. Гэтэл манай ану модель одоо 7 дахь модель болохоор тэр бусдаас илүү онцгой. 3-7 хоногийн дотор их богино хугацаанд одоо 7 кг ассан. Тэгээ хамгийн гол манай ану өөрөө маш гоё хүний үгийг гоё хүлээж авдаг. Миний хэлсэн зөвлөгөө яг яс биелүүлдэг. Тэгээ өөрөө гоё аюу гоё хөөрхөн хүүхдээрээ эерэг учраас миний үгийг илүү бас сайн сонсдог юм уу? За тийм байна. Тэгээ миний өнөөдрийн зөвлөгөө таалагдсан бол мөн маш их баярлалаа болно. Тэгээд
Сэтгэлээ комент хэсгээр бичиж үлдээгээрэй гэж би та нараасаа хүсэх гэж байна. Тэгээд мөн цаана бас 2-7 хоног үлдсэн байгаа. 4 сарын 8 шүү 2-7 хоног шний 7 хоног. Өнөөдөр шүү 3-7 хоног болж байгаа. 4 дахь 7 хоног буюу 4 сарын 8-нд модель охинтойгоо хамгийн сүүлийн удаагийн бичлэгээ хийх болно. Тэгээд тэр үед манай модель одоо байгаас илүү гоё өөрчлөгдөх байх гэж би найдаж байна. Тийм учраас та нар маань яах ёстой гэхээр манай модель тохинд амжилт хүссэн гой комментуудыг үлдээгээсэй гэж би мөн маш их хүсэж байна. Тийм учраас та нар маань модельд маань 3 зэрэг өгөх коммент заавал үлдээгээрэй. За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай.